үр бүтээлтэй өөрийнхөө нөлөөлөлтөөр тоглосон тоглогчдоо Чиманга Мөмөний тэмцэлд илүүрхлээ. Эхний довтлогоо хөлгүүдээс ирхнэ. Том одоо өөрчлөлт, том довтлооны зэвсгийг авчирдаг ийм тоглогчуд холын шидэлтийг гүйцэтгсэн Тэмүүлэнгийн шидэлт хаан шанхруу багийнхан бодвол нэг явуулж дууслаа гэж ярьдаг тийм ээ. Хожиж боломж бол нэлээд сайн гарч ирсэн. Майерс доошоо гой дамжуулалт байсан. Сумиазрын алдаатай төгсгөл. Өмнөх тоглолтын дээр ч ер нь тэгээд Барса тэгж одоо баг тоглосон шүү дээ тийм ээ. Сайн тоглох шаардлага ч одоо олон минут гаргах шаардлага шиг нэг тэгж их гараагүй. Тэгээд тэргээд хянаад явчих боломж ариун бол тасалж болж тангалтай гараад байсан л да. Хоолын шидэлтийг гүйцэтгэсэн эдгэр жоохлон үлдсэн Барс бол нэг цэслэн аваад ер нь явуулах л за дамжуулалтыг гой гаргаад өгсөн 3 анааны шийдэлт нь оновчтой боллоо. Баргийн тоглогч бол саяных тэр өөрөө явуулаад дуусгахаар газар дамжуултыг хангалттай өгсөн чихэр шиг пас ирсэн дахиад 2 оноо. Маш урдан босч шүү Юнайтед. Хоолын шидэлтийг гүйцэтгэсэн Барсолт бүтэн өрж байгаа л давтсан. За тэр завжин дээр тулах сул байсан. Дөлгөөн бол өгсөнгүй явчлаа. Алдаатай шидэлт амжилттай болцсон. Тулны эзэмшилт үнэхээр гоё наа. Гэхдээ төшиг хойноос үнэхээр адтай тоглогч юм уу? Их хараатай нэг хүрэлтийг хийцэн байгаа. Барсолт яг энэ зайн дээрээс ихний үед нэг хийсэн. Нант нэлсэн Майерс дээр гүн ирсэн. За дахин Юнайтед бол 2 легионоор тоглож байна. Дууны зан шийдэл нь оновчтой болсон 2 оноо. Эхний үед 8 удаа гүн галчлаа. Энэ удаад. Тий. Энэ тоглолт. Миллер нэгээр хаяад өгсөн. Энэ удаад харин эхний үед дээр гүйцээгүйгээр гүйцээд дээ тоглогчийн хувьд. Зүгээр ч нэг Монголын лигт ирээд тоглож байгаа юм. Од биш ээ. Олон шидэлт амжилттай болсон. Гэр нэртэй ч үлээ. Зохион байгуулагдахад Түлэг Ерөөсөд багийн ирээдүйс тоглосон. За тухайн багт хин байсан бэ гэхээр дархан Юнайтед багийн хувьд бол том ядгаа үүсэх шалтгаан болж байна уу да. Давтуулах гэсэн оролдлого түшиг холын шидэлтийг үүсгэсэн. За эсрэг талдаа баг Майерс ирээд ямар ч байсан заслан хийгээд өөрт нь орон зай үүсгэж чадсан. Гой төгсгөл. Зургийн хамсрал ус үзэгчдэд отлоо оновчтой болсон мөн зол бааж байгаа юм. Майерс буцаагаад Нээсэн татгуулсан. Нээсэн дундын шидэлтийг үүсгэсэн. 14 онооны гэрүүтэй байгаа. Хамгийн холдоо 17 хүртэл холдсон доо. Довтлогоо амжилттай Сумиазр. За доор Чиманга дуудаад байгаа. Их боломж гарахгүй байна. Чимангад өгсөн, Чиманга довтлсон, Чиманга 2 оноо авлаа. Нэмэлт нэг шийдэлтийг шидэж бол хангалттай амжихад хугацаа даа тэгээд. Сумиазр аваад шидсэн шидэлт амжилтгүй болсон. Ингээд 47-29 харьцаатай тоглолтын эхний хагас өндөрлж байна үзэгч. За ингээд тоглолтын 2 дугаар хагас эхэлж байна. Дархан Юнайтед багийнхан төгсгөлөөл хийх гэж хичээх хөлбөдөө айл болох ачаал багттай. Тэгээд юу гэдгийг Барса Миллер хоёрыг тодорхой хэмжээнд амраа гаргаж өгч юм тийм ээ. Онооны зүрх болж холцсон. Тулга дамжуултыг гаргаад өгсөн Бажинам суул холын шидэлтийг гүйцэтгэлээ. Амжилттай болж байна. Баярлалаа. Бөмбөг ирсэн. Төгсгөл амжилттай болсон. Барса 2 хийдсэн байсан 3 дахь холын шидэлт нь ингээд шилдэгэ гэж үнэлж ийн гэдэг чинь зөвхөн довтлогоон зохион байгуулах юу гэдгийг Ямарс бол 5 довтлогыг 3-ыг нь оновчтой болгосон юм байна. 3-аас 4-өөс 3-ыг шийдэж байгаа маань 3 ононы шийдэлт оновчтой болсон. Миллер Чимангагийн бэлтгэлжилт ер нь гоё л байгаа маань да. Багийнхантайгаа ууссан ч гэж янз юм байна. За харин мэдэрч авлаа. Би болцсон те. Айхтар тоглогч. Орж исэн эхний жилдээ All Star сонгогдсон бүр баг ахлаа яалаад ирж байна. Айхтар бүлгүүдээс 19 оны зүрх боломж бол байгаа да. Майерс доор авсан довтлогоо оновчтой болсон. За Чиманга тулга. За дуудаад авсан. Бидрэгийн тус хамгаалалт ард нь байгаа. Довтлогоо оновчтой болсон. Майерс зүрх 10-аас татгшаа оруулаад ч явчихвал Дархан Юнайтед багийн хувьд бол хэрэгтэй. Гэхдээ энэ удаа дахиад бөмбөгөө алдсан. Доор суул түшиг гараад ирсэн 2 оноо. 10 оноо төрсэн тоглогчуд байхгүй. Сумиазр 8 оноотой. Тэгээд Сумиазрыг бас харьцсангуу баг ашиглаад энэ удаад гэлтэй байна да. Түшиг
Тэмүүлэн хоолын шилэлт нуусан хэлбэрийн яг эдвийн отхон мөнх шиг жимшиг. Зарим үед отхон мөнхийг санагдуулмаар хэмжээний тийм тоглолтууд ялангуяа тэр нэг юм буцаад 2-9-ийг гуруулаа явж байгаа. 3 руу гаргаад өгсөн эдэрж авахлан хоолын шилэлтийг үүсгэсэн. Угаагаад гарч ирж байгаа энэ хоёр дахь боломжоор Ант Нельсон 2 оноо авлаа. Идэрж авахлан бас л мундаг хамгаалж ирсэндээ Чиманга татгуулсан. Чиманга дамжуулт нь ирсэн. Суусвал 3 онооны шийдэлт нь оновчтой боллоо. Боломжтой ямар ч байсан бөмбөгийн тасалсан шүү. Буцаад 3 эсрэг дөрүүлээ явж байгаа. Төгсгөл амжилттай болсон. Түшиг маш олоос 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Илбгийн түшиг. За доор дахиад түшиг өөрөө дуусах боломжтой. Их хоёр завьсан дээр гараад ирсэн. Их хоёрын 3 онооны шидэлт. Содон Жамс тэр бүгд ирсэн. Содон Жамсын дамжуулт Сумын Азар. За хариуг нэрн Сумын Азар тэр доо. Азарын бөмбөг тасдагцсан. Дахиад Сумын Азар явчлаа. Довтлогоо ч амжилттай болсон. Иргэн олж одоо хоёр төлөвчтэй бөмбөгийг гаргасан. Таслагдсан. Сумын Азар дээр бөмбөг ирсэн довтлогоо оновчтой болсон. Сумын Азарын довтлчтэй. Их хоёр хаалтыг амжилттай хийж чадсан. 2 эсрэг 3-аа явах боломжтой. Аз хоёр 1 эсрэгний гараад ирсэн. Довтлогоо амжилттай. Сумын Азар түрүүн тэр нэг дараас оноо авалтуудтай бас үргэлжлүүлсээр байна. Оноо авалтаа Сумын Азарын хожиж исэн санагдаж байна. Шидэж чаддгүй үед бас чаддаг бага. Орж чаддаг юм байна бас. Ант Нельсны оноо толгох дороо дамжуултыг гаргаж өгсөн. Хоолын шидэлтийг үүсгэсэн угааж ягаад унж байна. 86-75 11 онооны зөрүүтэйгээр нэгү тоглолт өндөрлөж цувралыг 2-1 харьцаатайгаар хасын үлгүүд баг тэргүүлж игэллээ. За